2017 оны Улсын их хурлын отхон чуулган өнөөдөр хоролдлоо. Чуулганы хоролдооны эхэнд гишүүдийн зүгээс утааны асуудлаар Улсын их хурл яаралтай шийдвэр гаргах ёстойг цөөнгийн хүн анхааруулсан юм а. Өнгөрсөн 8-9 жилийн хугацаанд үе үеийн төр засаг агарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсвөөс хөрөнгө гаргаж ажил хийдэгч огт үр дүнгээ өгсөнгүй. Иймээс чухам яагаад утаа буураагүй болохыг Улсын их хурл хаалттай чуулган хийж нэг нүгөө ярих цаг болсныг гишүүд уриалсан юм а. Бид анхаарах ёстой. Үнэхээр бид утаатайгаа байлдмаар байна. Дайсан байдгүй бол бидний монголчууд бидний бүгдийн дайсан утаа болцсон байна. Тэгэхгүй хоорондоо хэмнэлдэл нэг их хурл ерөнхийлөгч засгийн газар гэж хоорондоо үзэл ардын нам ардсан нам гэж үзээ суугаад байдаг. Тэрний оронд бүгд нийлж ягаад нэг дайснаа даръя л та. Тэгэхээр их хурлын дарга он гараад хаалттай гормоор яг засгийн газрын шийдлийг нь сонсоол яадаг юм бэ? Тэг зөвхөн утааны асуудлаар нэг өдөржингөө ерөөхдөө хуралдаад их хурл нь одоо жишээлбэл хууль тогтоомжийн хүрээнд яг ямар зүйл хийх ёстой юм бол засгийн газарт нь одоо ямар хөрөнгийн их усүр дутаад байгаа юм бол ямар шийдлийг урт хугацаанд ямар шийдлийг дунд хугацаанд ямар шийдлийг богино хугацааны шийдэл гэж харж байгаа юм бол энэ дээр одоо хотын засаг дарга дүүргийн тэр одоо 3 голомтод байгаа засаг дарга нар олон улсын одоо энэ зээл тусламж ер нь яг хаашаа урсж байгааг бүгднийг нэг үзүүл яадаг юм. Улаанбаатар хотын асуудал биш болчлоо шүү дээ. Одоо төвлөрсөн сум аймгийн төвүүд бүгд утаатай болчлоо. За Улаанбаатар хотод одоо жирэмсэн эхчүүдийн хувьд хамгийн одоо аюултай тийм бүс нутаг болчлоо. Айл болгонд энэ одоо жирэмсэлтэй холбоотой үр зулбулт, амьгүй тээх олон асуудлууд үүсчлээ шүү дээ. Одоо энээс чухал асуудал бол хүн амын эрүүл мэндээс чухал, удмын сангаас чухал асуудал байхгүй учраас энэ нэг бүх шийдвэр гаргагчид цуглаж сууж байгаа зөвхөн энэ асуудлыг энэ он гараад асуудал болгож авч хэлцээч. Улсын их хурлын гишүүдийн зүгээс агарын бохирдлыг бууруулах асуудлаар ийм байр суурьтай байна. Үнэхээр төрд утааг бууруулах сэтгэл байвал 2019 он гэхэд боддоор агарын бохирдол багасах боломжтойг эрдэмтэд хэлж байгаа. Харин хийх сэтгэл байхгүй учраас асуудал дамжирсаар өдий хүрлээ. За иймээс улсын их хурлын дарга энэ асуудлыг анхааралтай авахаа мэдгдлээ. Улсын их хурлын даргын захирамжаар их хурлын ажлын хэсэг байгуулъя. Энд бол бүх байнгын хорооны төлөөллийг оруулъя. Тэгээ энд бол одоо байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороо бол бас байгаль хамгаалах асуудалд энэ агарын бохирдлын асуудлыг зөнхөлдөг учраас энэ байнгын хороо бас ороод их хурлын удирдлагуудын зүгээс ахлаад ингээд ийм ажлын хэсэг байгуулад тэгээд ер нь он гарангуут ажлын хэсгийг шуурхаа одоо ажилуулж нэг утааны асуудлаар бол их хурл нэг тусгайлсан одоо хаалттай хаалтгүйг нь бол би хэлж мэдэхгүй байна. Тухайн үед ямар асуудал яригдахаас нь шалтгаалж шийднэ. Тусгайлж энэ асуудлыг нэг их хурл авч үзэж ярьж тэгээд засгийн газрын хийж байгаа ажлуудыг дэмжих одоо шаардлагатай болвол одоо ямар хөрөнгө санхүүгийн ямар арга хэмжээ авах ёстой байна уу? Гадна дотны зээл тусламжийн ямар асуудал байна уу? Энэ тал дээр нэг тодорхой чиглэл гаргаж ажлыг эрчимжүүлъя гэж ингэж бодож байна. Улсын их хурлын дарга үдээс өмнөх чуулганы хуралдааны үеэр ийхүү мэдэгдснийхээ дараа захирамж гаргажээ. Уг захирамжинд улсын их хурл болон байнгын болон дэд хороодоос агарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэж засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг улсын их хурлын гишүүн Баатар Билгээр ахлуулан 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсгаа гэжээ. Гэд өнөөдрийн ажлын хэсгийн хурлаар засгийн газарт тэмдэглэлээр одоо саналуудыг хөрвүүлж байгаа. За ажлын хэсгийн зүгээс гарсан саналуудад багцлаад хэлэхэд 3 асуудал дээр анхаарч ажиллаач санал дүгнэлтэд боловсруулж эргэж улсын их хурл болон манай ажлын хэсэгт танилцуулаа гэдэг санал хөрвүүлж байгаа. Төрийн түвшинд өнөөдөр Улаанбаатарын утаа гамшигын хэмжээнд хүрсэн болохыг ухаар бололтой. Үүнээс өмнө тэдэнд үнэхээр сэтгэл байсан бол өнөөдөр гамшигын хэмжээнд хүрч онцгойдол зарлах хүртлээр асуудал хүндрэхгүй байсан мэт. байгаа юм байна. Тэгээд энэ